За бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг бүгдэнд нь хүргэе. Энэ удаагийн бичлэгээр өөрийгөө засах, өөртөө засал хийх тухай үргэлжлүүлэн хүмүүсийн асуултанд хариулж ярих гэж бодлоо. Яг энэ бичлэгийн өмнө оруулсан бичлэгт болохоор хүн ер нь өөрийгөө засдаг юм аа. Өөрийгөө засах нь орчлын ертөнцийн зам юм аа. Хүн өөрөө угаасаа олон төрлийн амьдралын туулалт туулж зөв буруу юмыг хийж үзэж сүнс өсөж хөгжих нь өөрөө амьдралын буюу энергийн хууль орчлон ертөнцийн зам гэж хэлж ирсэн. За тэгэхээр олон хүмүүс тэгвэл яг бяцлаглаа яаж хийх вэ? Яг яаж өөртөө засал хийх вэ? Зэрэгээр ингээд олон өөр талаас нь харж асуулт асуусан байлээ. Тэгээд тэр болгонд нь бас хариу өгөөд яг тэр утга санаатай холбоотой ярих гэж бодож байна. За тэгээ ер нь нэг юм санаа байдаг л та хүн зөвөр яг бэлэм хүсдэг юм байна. Сургалтын дээр сууж байгаа хүмүүсийн сэтгэлдлийг сургалт авж байгаагийн зорилгыг ингээд сонсохоор ерөөсөө сургалтын суугаал би мэлмийн нэгт чинь эсвэл би сургалтын суугаал ямар нэгэн сүнсний шидтэй болчихно эсвэл сургалтын суугаал би өөрчлөгдөж чинь гэсэн тийм хүлээлттэй ирдэг. Миний хувьд болохоор бэлэн зүйл өгөхийг хүсдэггүй. Яагаад гэхээр би өөрөө ч гэсэндээ ямар нэгэн бэлэн зүйлийг хайж явж байгаагүй. Бэлэн зүйл өгье янз бүрийн сүнсний шидийг янз янзаар л авна штэ тийм ээ. Ямар нэгэн домын аргаар эсвэл авшиг хүртэх эсвэл тарин уншлагч гэдэг юм уу тиймэрхүү бэлэн аргууд байдаг л да. Тэрийг бол ерөөсөө хайж явж байгаагүй. Тийм зүйлд итгэдэггүй. Зүгээр л яг энэний цаана яг юу болдгийг бэ? Яг сүнс өснө гэдэг чинь сүнс ид шидтэй болно гэдэг чинь яг юу юм бэ? Мөн чанарыг ойлгохыг хүссэн. Тэгэхэд ухамсар өсөхөд болохоор хүн өөрөө ухамсараа тэлж, өөрөө ухаарч ойлгож, өөрийн сүнсний тууллаараа амьдралынхаа жаргал зовлон гаргасан сонголт шийдвэрийн хариуцлагыг өөрснээрээ сүнс хөгждөг юм байна. Ухамсарлт юм байна. Тэгээ ухамсарлах тусам ухамсар нь тэлж тэр тэлсэн ухамсар нь өөрөө тэр сүнсний хамгийн том гайхамшигтай шидэн юм байна гэж ойлгосон. Тэгээ ерөөсөө би хүмүүст бити бэлэн юм би та нарт юу ч өгөхгүй. Та нар бие чидтэй болохгүй. Сургалтын сууснараа шууд ингээл сүнслэг ертөнцтэй холбогдоод эсвэл астрал аялалд гараад эсвэл ямар нэгэн сүнсний шидтэй болно гэж хүлээлт тавих хэрэг байхгүй. Харин оронд нь юу хүлээж юу сургалтаас хүсэж болох вэ гэхээр ерөөсөө л ухамсараа тэлэх, харах өнцгөө нээх, тархиныхаа хайрцагаас гарах, тархины хайрцагаас гарна гэдэг чинь оройн хүрний блокноос гарах буюу тэр ухамсар тэлхийн үндсэн суурийг тавьж өгч байгаа. Ерөөсөө л өөрийгөө хинбэ гэдгийг мэдэх, хаанаас үүсэлтэйг мэдэх, өөрийнхөө жинхэнэ сүнсний ухамсарыг, тэр унтаа байгаа ухамсарыг сэрэх, унтаа байгаа энерги мэдээллийг сэрэх нь л хамгийн чухал зүйл. За тийм зүйлийг бол хүсч харин сургалтанд ирж болно гэж ерөнхийдөө хэлдэгэ. За тэгэхээр үүний ярьсны гол шалтгаан нь болохоор ерөнхийдөө ихэнх хүмүүс бэлэн юм ингээд хүсдэг болсон. Жишээлбэл энгийн амьдрал дээр ярихад бид нар мөнгөний төлөөлөл юмыг авахыг хүсдэг болсон. Хэрцэн гурал байлгэхэд хуучин бол цовын ихэнд бол өөрсдөө ингээд гурлаа зураад гурлаа хэрчээд хаараа цов хийдэг гэсэн бол дэлгүүрээс бэлэн гурал авчдаг болчдөг ч юм уу. Тэгэл бантангийн гурал эсвэл бүр бэлэн ингээд хоол эсвэл зүгээр халаагаад итгэхэд тоол шаршуу хөндө хэдэн минут ирүүлээд халаагаад ч юм уу эсвэл нэг хагас болцсон бүтээгдэхүүн ч юм уу иймэрхүү зүйлс их өргөө ирэхлээр бараа болчлоо шүү дээ тий. Энэ чинь юу гэж нэ гэхээр энэ ганц хоолны жишээн дээр авсан жишээ. Гэхдээ энэ нь бол ерөөсөө сүүлийн үед хүмүүсийн хандлага хаашаа чиглэж ийнэ гэхээр хүмүүсийн хандлага зүгээр бэлэн юм аваад болчдөг юм байна. Мөнгө нь ахад болчдөг юм байна. Эсвэл ийм юм хийгээл болчдөг юм байна. Инээл сурвалт хийгээл болчдөг юм байна гэдээ маш тийм амархан хүлээлт төсөөлтөд болцсон байхгүй бүх юм дээр. Би мөнгөний төлөөл энэ сургалтанд суучих юм бол ингэ чинь мөнгөний төлөөл энэ хүнд мөнгөний төлөөл ийм авшиг авчих юм бол надад угаас энэ шидэн ирчин. Эсвэл би тэр ламд очиод мөнгөний төлчий, тэр бөөд очиод мөнгөний төлчий. Тэгэх юм бол би цаад бурхных нь ивэлд угаасаа орчин. Эсвэл мөнгөний өгчвөл миний үеийн өр карма байхгүй болчин. Эсвэл мөнгөний өгчих юм бол би угаасаа энэ насанда ямар ч нэг үйл үлдсэн энэ биеэ орхиод деваач нь очин ч гэдэг юм. Ингээд ерөөсөн юм итгэмээргүй би бол зөндөө хүмүүсийн хувьд бол би зөндөө итгэмээргүй зүйлс ярьдаг. Гэхдээ
Хүн зөвөр мөнгөний өгөөл өөрийнхөө кармаг арилгах чинь, мөнгөний өгөөл ямар нэг юм ивэлд орчин гэдэг чинь надад эсэргээр итгэмээргүй зүйл болоод байгаа хгүй. Гэтэл иймэрхүү бэлэн зүйлдэл ерөөсөө хүмүүс хошуурдаг болчихж. Хоол хүнсний хувьд ч гэсэндээ бэлэн. За орон байрны хувьд ч гэсэндээ ер нь мөнгө л хахад бүх юм болчихноо. Бүгдийг хийгээд өгчөж гэнэ гэсэн тэр зах зээлийн тэр нийгмийн сэтгхүү өөрөө сүнслэг байдал дээр бас гарч ирээд байгаа байхгүй. А тэгээ энийг бизнес болгодог хүмүүс нь юу гэдэг вэ гэхээр тэдэнд өрөө төлчүүл би таныг ийм болгоод үгээ. Тэдэнд өрөө төлчүүл та зүгээр ийм болчихно гэдэг ч юм уу. Ингээл маш тийм амархан л болцсон. Ерөөсөө л энийг л хийчих юм бол амархан хийчин. Эсвэл за мөнгөө болио тийм ээ. Мөнгө төгрөнөөс гадна ярих юм бол зүгээр эсвэл ийм дом хийчих юм бол эсвэл ийм шивчлэг хийчих юм бол эсвэл нэг юм энийг тийшээ яваад өргөчөөрэй гэсэн энийг тийшээ яваад өргөчих юм бол ингээл бүх юм зүгээр болно. Эсвэл энийг хийснээр нь хийчихгээд нөгөө мухар сүсгийн юмнууд байгаа шүү дээ. Мэдээж дом гэдэг чинь цаана энергийн технологи энергитэй үйлчилж байгаа зүйлс байгаа. Гэхдээ тэрийг мэдэхгүйгээр судлахгүйгээр хийж ин гэдэг чинь тухайн үндэ нөгөө талаараа мухар сүсэг болно. За тэгвэл мухар сүсгийн юм хийгээл тэгэл болчих юм байна гэдэг ч юм уу. Ингээд бас тийм ойлголттой болцсон. Одоо жишээлбэл нэг хүн ярьж байгаа хгүй би нэг бөөдөр очисон тэгсэн чинь ингээд лусын байрыг тэгж лусын байрыг гаргахын тулд намайг ингээд 5 шум малыг одоо хатгсан тийм хатгамал аваад тэгээ тэрэн дээр сүү тусаагаад яач гэлээ тэрнийг хатгамалтай холбоотой юм хийчихвэл тэгэл миний лусын байраа тавигдчихна гэж байгаа хгүй. Энэ бол миний хувьд бас итгэмээргүй зүйлс аахгүй. Яагаад 5 шүү малын хатгамал тэр лустай холбоотой байна гэж тий. Тэрний оронд хүн өөрөө тэр учир шалтгааныг нэрж хайсан бол тий. Яагаад надад тэгвэл лусын байраа байгаа? Яагаад тэр лусын хэмжээс ертөнцид надад тэр энерги нь миний орон талбарт тэр сөрөг эрчим энерги нь ороод ирчв. Надаас шалтгаалсан юм уу? Эсвэл манай гэр бүлийн хин нэгнээс шалтгаалсан юм гэдгийг олж мэдэх хэрэгтэй байхгүй уул нь бол. Зүгээр л энийг ингэчээрээ тэрийг тэгчээрээ энийг зүүчүүл болно. Энийг гэртээ аваачаа тавьчвал болно гэж тиймэрхүү юмд итгэж явчихсныхаа оронд ирж хаад судлах юм бол ядаж бидний сүнсэнд бидний сүнсний ухамсарт бас нэг хичээл бас тэр чинь мэдлэг сургалт болно тийм ээ. Тэлэлтэнд маань нөлөөтэй л гэсэн үг байхгүй юу. Тэгхгүйгээр ингээд одоо жишээлбэл хүнийг нас барсан хүнийг гарлаа гэхэд лам нар ингээд ном уншаад байдаг. Тэгээ бид нар тэр уншиж байгаа номыг ойлгохгүй ямар одоо төв тэлээр тийм ээ. Төв тэл мэдэхгүй шүү дээ бид нар. Тэг яг юу уншиж байгааг мэдэхгүй. Тэгээ цаагаараа яг юу хийгээд байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бид нар мэдэхгүй байхад бид нартай хамт амьдарч ирсэн, бид нартай адилхан үндэс ухсаатай хүн тэр ухамсарчин өөр ингэсэн мэдээлэлээ тээцсэн байгаа шүү дээ. Энд монгол хэлээр ярьж ирсэн, монгол үндэстнээс монгол үгдээцтэй мэдээлэлээ сүнсэндээ тээцсэн байхад тэнд ингээд төв тэлээр юм уншуулад та тэр сүнсэнд ямар ч өгөөжгүй. Яг хөө ингээд энергиэр нөлөөлж болно тийм ээ. Тодорхой хэмжээр энергиэр гэрэл гаргаад ингээд нөлөөлж болно. Гэхдээ тэр хүний сүнсэнд өөрт нь тайвшрал, тэр сүнсэнд нь өөрт нь гэгээрэл өнгөрсөн гэдгийг энэ цаг хугацаанаас одоо шилжилт хийж гинэ. Юм махан биеэс шилжилт хийж гин гэдгээ ухамсарлаж ойлгоход нь ямар ч дэмгүй байхгүй. Зүгээр л хүчээр магадгүй яг удаад ертөнц талын харах юм бол зүгээр хүчээр ингээд угцраад татчих байгаа юм байхгүй. Хүн ингээд зүгээр яж хаад хин нэг ирээд угцраад татаа тий чи энэ автобусан суух ёстой штэ чиний автобус чи ирчгээд угцраад татаад чирээдэвэл үгүй тэр миний суух ёстой автобус байсан ч гэсэндээ хин нэгэн хүчээр намайг угцраад чирээдэл тэр чи муухаас надад уур өрн тий тэрнтэй адилхан ерөнхийдөө л хүчээр хийж байгаа юм байхгүй зүгээр мөнгөний үгэн ингүүл болдог тийм нэг будаа тийш нь очиод цацчих наа даван гурлаа тэгчих ингэж гээл тэгээ нөгөөдөл нь юу ч бодохгүй хийчин гэтэл тэр энерги шингээж чи тэрийг утга учиртай зүйл болгож хийх ёстой штэ уулна гих жишээний ингээд маш тийм сонин зүйлс ингээд бүр газар авчижээ бүр уламжлал болоод баг тогтчих тийм ээ. Тэгэхээр энэ new age буюу шинэ эрен энэ сүнслэг шилжилтийн ухамсарын тэлэлтийн ухамсарын дараагийн шатны эрэнд бол энэ зэргийн мухар сүсэг бол огт байж болохгүй зүйл байхгүй юу. Хүссэн хүсээгүй дэлхийн эрчим энерги өөрчлөгдөж байна. Та бид нар ерөөсө бясалгаж сурсан сураагүй далд ертөнцийн талаар ухамсараа тэлсэн тэлээгүй энэ замыг сонгосон сонгоогүй угаасаа л орчлон ертөнцийн жамын дагуу тийм ээ дэлхийн маань өөрчлөгдөж байна. Дэлхий дээр бууж байгаа эрчим энерги өөрчлөгдөж байна. Бусад ертөнцүүдэд байдаг өвгдөө эцгийн тэнгэрүүд за бусад орчлон ертөнц хэмжээс ертөнцүүдээс дэлхийдтэй холбоотой байдаг дэлхийд ирж төрөл авдаг ер нь бол дэлхийгээс шалтгаалаад бусад нөгөө олон тухайн нөгөө галактикта бас одоо орон галактикта дэлхийгээс нөлөө үзүүлдэг учраас бүгдэнд нь нөлөөтэй юм а гэдгийг ухамсарлалтад тэр хэмжээс ертөнцийн ухамсарууд сүнснүүд за нөгөө сахиусан тэнгэрүүд гэдэг юм уу өвгдээцүүд гэдэг юм уу тэр өндөр түвшний онгодууд гэдэг юм уу тий бүгд санаа тавьж байгаа. Эднээс ингээд санаа бодоос үүдээд
Дэлхийн маань одоо ингээ мөхөлтөө тулаад байна. Дараагийн шат руу орох ёстой гэсэн санаачлагын дагуу өндөр эрчим энерги бууж ирж байгаа. Бид нар хүссэн үсээгүү. Тэгэхэд өндөр эрчим энерги буугаад ухамсар дараагийн шат руу шилжих гээд бүх юм ингээд эрчим энерги ингээд цаагаараа болоод хахад бид нар ингээд хуучинтайгаа зуралдаад байх тусам хин хуучинтайгаа зуралж ин тэр л хүн хохирно. Яагаад гэвэл өнгөрсөнтэйгөө зуралддаг хүн ямар байдаг вэ тийм ээ? Сэтгэл зүй дээр ч хүртэл хэлдэг шүү дээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан дээр хэлдэг. Тэгэл өөр одоо даалд ухамсар сүнслэг ярьдаг хүмүүс бүгдээрээ л хэлдэг ш. Бити өнгөрсөнтэйгөө зуралдаа. Өнгөрсөнтэйгөө зуралдах нь бол сүнсэнд маш том ачаа дарамт болдог. Өнгөрсөнтэйгөө зуралдаад тахмал шинэ мэдлэг мэдээл шинэ ухамсарын тэлэлт орж ирэхгүй, энерги орж ирэхгүй, дараагийн шатанда шилжиж чадахгүй. Тийм учраас өнгөрснөө тавьж явал гэдэг. Тэгвэл өнгөрсөнд эдгээр бидний харанхуй бүдүүлэг байдал мухар сүсэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ ямар нэг энергийн үйл хийх чивэл тийм ээ? Энергийн технологи буюу домын үйл хийх чивэл артлыг ингээ заавал бүгдээр судалж ойлгох шаардлагатай. Энд чинь нэг өсөндөө сүнсээ дараагийн түвшинд бэлдэж байгаа хэрэг сургууль ахгүй бидний сургалт гэсэн үг. За тэгээд өөрийнхөө сүнсээ засах талаар би маш тодорхой ярьсан. Хүн зөвхөн сүнснийхаа сургалтыг л авчих. Та нар юу ойлгож ухаарах гад ингээд зовоод байгаа. Юу ойлгож ухаарах гад энэ нөхцөл байдал та нарт өгөөд байгаа юм бидгийг ухаж бясалгаа гэж хэлсэн. Энэ бол миний арга байхгүй. Тэгээд ухаж бяцлах гэсэн тунгаалтын бяцлаглалын талаар ярьсан зөндөө бичлэгүүд миний YouTube-д байгаа. Дэлгэрэнгүй ярьсан бичлэгүүд байгаа. Тийм учраас би татаж яриад яах вэ гэж бодоод зүгээр л та нар ямар хичээл сурах гэж ирсэн тийм ээ? Тэр хичээлээ сурчдах юм бол та нарын энэ энерги орон тайлбар чи угаасаа цэвэрлэх замдаа орчноо гэж ярьсан. Энэ бол миний гол хичээл, гол арга техник хамгийн гол зүйл нь энэ. Тэгэхэд хүмүүс нууц юм хайгаад идэг. Ямар нэгэн нууц бясалгал байна. Эсвэл ямар нэгэн тэр өөртөө засал хийх нэг үйл ч юм уу ямар нэг юм байна гэд бодоод надаас асууад байхгүй. Энд ямар ч нууц юм байхгүй. Энд ямар ч ид шид одоо хүнээс нуусан юм байхгүй тий. Энэ зүгээр л би ямар сургалт авах гад байгаа юм гэдгээл бяцлага энэ дээр бод. Тунгаалтын бяцлал гэдэг чинь зүгээр л юмыг ухаж бодохыг хэлж байгаа. Яг ингээд тунгаалтын бяцлал гэж хэлчихээр хүн заавал нэг өөр юм тархинтаа төсөлж боддог. Нэг л онцгой юм байна, нэг л сүнслэг юм байна, нэг л далд ертөнцтэй холбоотой юм боловчлаа, нэг л ичтэй юм боловчлаа гэх нэг гайхаад хараад байгаа байхгүй юу? Гайхаад асуугаад байгаа. Гэтэл тунгаалтын бяцлал бол та бидний хүн болгоны чад хамгийн ингээ наазахын зүйл байгаа. Зүгээр л хогоо шүрдэгтэй адилхан, аятаг уухтай адилхан зүйл байхгүй юу? Зүгээр ухаж бодох байхгүй юу? Ухаж бодж идэл ухаж бодно. Ухна гэдэг үгний үндэс язгуураас л харахад тэр өөрийн сүнсний мэдээлэл ухаж байгаа. Дотгошоо ороод ухаад ирэнгүүт бидний дотор сүнс байгаа. Тэр чинь бас өндөр ухамсартай шүү дээ. Бидний дотор сүнс өндөр ухамсартай. Биднийг юу хийгээд юу хүсээд яагаад юм гэдгийг 24/7 буюу цаг үргэлж хамтдаа байж хамтдаа сонсож биднэртэй харилцаа холбоотой байдаг. Тэгээд бид нэг юм бодоол олох гээд яагаад би ингэж байгаа юм болоо, яагаад тэр тэгсэн болоо. Тэгэхэд яагаад надад тийм үйлдэл тохиолдсон юм бол тэг би яах ёстой юм бол энэ нөгөө яриад идэг тэр нь юм болов, эсвэл удмын карман юм болов, эсвэл өмнөх настай холбоотой юм болов гэж хүн боддог байхгүй. Ингээл бодоол ухаж идэл тухайн цаг үед биш юм а гэхэд хэдэн цагийн дараа хэдэн өдрийн дараа хариултанд бодлоор эсвэл ямар нэгэн үйлдэлээр эсвэл хин нэгэн танд ирж хэлдэг эсвэл утсан дах тэр мэдээлэлэр ч юм уу хариултанд заавал ирдэг. Энийг олоод мэдчихээнэ гэдэг чинь бид нар сургалтаа авч ийн бид нар ухамсараа тэлж ийн юмны цаатаа учир начрыг олж сурж ийна л гэсэн үг байхгүй юу? Энэ чинь л тунгаалтын бясалгал. Зүгээр л юмыг ухаж бод, холбоо уялдааг нь бод тийм ээ. Яг мөрдөгчиг л ажил. Ерөөсөө тэр улаан утас татаа самбар дээр ингээд бүх холбоог ингээд гардаг штэ. Одоо мөрдөгчтэй цагтаатай кино үзэхээр самбар дээр ингээд за энэ хүнтэй холбоотой тэгсэн чинь энэ хүн тэгсэн энэ хоёр ингээд холбоотой бүгдийг ингээд улаан утсаар холбогдсон байдаг өөр ингээд утсаар холбогдсон байдаг. Яг энтэй адилхан өөрийн амьдрал тохиолж байгаа хүн өөрийн амьдралд одоо учирч байгаа хүн өөрийн амьдрал тохиолдож байгаа үйл явц өөрийн амьдрал тохиолдож байгаа жаргал зовлон гэд үйл явц бүхэн чинь цаана маш нарийн зангилаатай утастай энергийн уялдаа холбоотой байдаг байхгүй юу? Нэг зовлонгийн шалтгаан дээр цааталт нь 3-аас дээш энергийн учир зангилаа байдаг. Тэгэхээр энэ болгоны чинь өөрөө л ухаж тунгааж учир зангилааг нь хүн олно. За яг хөө энийг хардаг далд чадвартай лам бөгнөр байлаа. Тэд нар чинь өөрсдийнхөө өнцгөөс нэг зангилааг нь олж өгдөг. За энэ чинь ийм учиртай болоод ингэсэн байна. Энэ дэр чи ийм засал хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдэг тийм ээ. Гэтэл тэрний чинь цаана бас таны ойлгох ёстой хичээл явж идэг байхгүй юу? Бид нар зүгээр хин нэгэнд энэ цаа хүн байна гэд
мөнгөний өгөөл засуулахаасаа гадна энийг цаадлах уялдаа холбоог нь олчих юм бол дахиж тэр юмаа давтахгүй байх. Дахиад тэр зүйлээ үр хөвгтөд өвлүүлэхгүй байх талаар тэр ухамсар, тэр бэлэг талын боловсролыг бид нар олж штэ тийм ээ. Бэлэг талын боловсрлоо олоод бэлэг талын боловсрлоо нэмээд ах юм бол сүнсний ухамсар тэлж ин сүнс хичээлээ сурч ин сүнс хичээлээ сураад ханаад ирэхээр дараагийн төрөл төвшин рүү шилжиж дээшилдэг. Энэ бол сүнс болгоны зорилго байхгүй. Угаасаа бичгтэйг хууль гэдэг шиг бичгтэйг угаасаа зорилго. Угаасаа л орчлын ертөнцийн мөн чанар эргэлтийн дагав ингэж явдаг. Доороос эхлээд дээд зэгтээ тулна, дээд зэгтээ ханаад ирэхээр буцаад доороос эхэлнэ. Энэ циклийн дагав сүнсний хөгжил явагддаг. Тэгэхгүй бид нэр хүн мэдээж үзэж шаарддаг хүнийг хэмэлчээр за тэгсэн байна. Тэгвэл одоо юу хийх вэ? Одоо яах вэ гэд бас бэлэн юм хайгаад ддаг. Би одоо яах вэ? Юу хийх вэ? Юу хийвэл болцохоор байна. Надад юу хийх юм заагаад өч тэрэг чинь хийгээл энийг ингээл байхгүй болгочих. Тэрэг чинь хийгээд би өөрийнхөө хүссэн юм одоо бүрдүүлчих авчи гэдэг ч юм уу ингэдэг. Гэхдээ тэрний цаатлын зангилаа уялдаа холбоог бодож үздэггүй шүү дээ, тийм ээ. Нийтээрээ бараг тийм байгаа. Яг нь сүүлийн үед шинэ ирнэлөв шилжиж байгаа болохоор сүнстэйгээ ойрхон байдаг хүмүүс бол харин ухаж, тунгааж бодоод эхэлж байгаа энэ цаг мөчөөс. Тэгээ тэр нь бол бас гайхамшигтай л да. За тэгэхээр та нарт би гол аргыг хэлээд өгсөн. Тунгаалтын бясалгал юу байдаг гэдгийг хэлээд өгсөн. Энд ямар ч нууцсан байхгүй, энд ямар ч хичээ одоо хүний нэг чадахгүй юм байхгүй тийм ээ. Зүгээр л ямар хичээл сурах гэж ирснэ, ямар энергийн холбоо цангилаа миний аура буюу энергийн орон талбарт байна вэ? Яагаад надад энэ бүхэн тохиолдоод байна вэ? Яагаад одоо яаж би энэ зүйлээс гарах вэ гэдэг тэр хамгийн ихний гарц зам бол тунгаалтын бясалгал. Тунгаалтын бясалгалыг юмыг ухаж бодож, уялдаа холбоог нь эргэцүүлж, байнгын дотгошоогоо чилж ухаж бодож эргэцүүлнэ. Ингээд та сүнстэй юм бол танд хизээ нэгэн цагт хариулт нь бол заавал ирдгээ. Энэ тунгаалтаа орхихгүй явхад ч нэг удаа тунгааж бодоод хаях юм бол тэр зөвөр өнгөцгөн холт болчихно. Тэрийг хариултын олтлоо явах юм бол тэр бол танд нэг талын сүнсний өсөлт, хоёрт сүнснийхаа сургалтыг цаг алдлуугаар эрт олох боломж байхгүй ерөөсөө. Ингээл ерөөсөө болоо өөр нууц арга байхгүй, өөр илүү том байхгүй, ийм амархан байхгүй болно. За тэгээд тэр сүнслэг далд ертөнцтэй холбоотой юм болоо явчихаар бас хүмүүс ингээд хитрхи бас нэг өөрийн мэдгүй зүйл өөрөөс ангиж юм бодоод идэг. Гэтэл бид нар хизээж тэр сүнслэг далд ертөнцийн зүйлстэй ангид байдаггүй, хол байдаггүй. Бид нар тэр дотор нь амьдардаг учраас эдгээр бол сүнсэнд минь аль хизээний танил, аль хизээний мэддэг юм байдаг байхгүй. Тэгэхээр би дотгошоо ухах гэж хэлээ да. За энергийн заслын хувьд бол энергийн засал хийдэг хүмүүсүүдийг би үүсэхгүй. Яагаад гэвэл нэг юм байдгийн. Одоо би ингээд нэг зүйл дээр ингээд зовлоо. Миний эрүүл мэндэд асуудал гарлаа. Эсвэл хань ижлийн тал дээр, гэр бүлийн тал дээр асуудал гарлаа. Эсвэл ажил, бизнесийн тал дээр асуудал гарлаа гэж бодъё. За энэ бол миний сүнсний сурах хичээл байлаа. Би өмнө одоо мэдлэггүйгийнхаа улмаас эсвэл ухамсар хүрхгүйгийнхаа улмаас ч юм ингээд эсвэл өөрөө зориудаар одоо юмыг мэдэж сурах гад тийм ээ. Ямар ч мэдлэггүй дэлхий дээр ирчээд алдаа гаргасан байж болно. Эсвэл надад ямар нэгэн удам дамжсан карма ирсэн байж болно. Эсвэл надад өмнөх насны карма ирсэн байж болно. Тэр болгон чинь цаанаас сүнсний хичээл гэж ярьсан. За тэгвэл би сүнснийхаа хичээлийг сурчлаа гэж бодъё. Ухамсарлчлаа, ойлгочлаа. Үнэхээр голдоо ортол би ухамсарлаж сүнснийхаа хичээлийг аваад үнэхээр нөгөө уучлалтгүй угаад гэдэг юм уу? Үнэхээр өөрийгөө ямар тэнэг байсныг ойлгоод шин юмыг би сурчлаа, ухамсартаа тэлэлт оруулчлаа гэж бодъё. За тэгэх юм бол таны энергийн орон талбарт байсан тэр сүрэг эрчим энерги чинь өөр механизмаар ажиллаж эхэлдэг тэр цаг мөчөөс эхлээд. Яагаад гэвэл хин нэгэн бурхан таныг хараад энэ хүүхэд маань энэ хичээлээ сурцсан. Одоо тэгвэл наатах чи арилгачих гэж бурхан хэлж байгаа юм биш. Энэ тэнгэр буюу их үүсвэрийн өөрийн эрчим энергийн хууль яаж явагддаг гэхээр энэ чинь энергийн хууль зөвхөн нэг механизмтай ажилладаг энергийн хуулийг ойлгочих. За тэгвэл тэр энергийн хууль яаж ажиллах вэ гэхээр би хичээлээ сурчингууд энергийн тэр орон талбарт байгаа блок тэр хараал усын байраа юу гэдгийг те тэр өөрт чинь саад болоод байгаа тэр блок идэх чиглэл рүүгээ иргэдэг. Та өөртөө энергийн засал хийх хэмжээний магадгүй туршлагагүй бясалгал мэддэггүй ч гэдэг юм ийм нас ийм ингээд мэдхгүй санахгүй байж боллоо гэхэд хин нэг таныг яг зөв чиглүүлэх, таныг яг голыг чи олоод засаад өгөх тийм ээ. Үлдсэн тэр эрчим энерги чинь сүрэг эрчим энергийн бөөгнөрөлийг чи ингээд зангилааг нь засаад өгөх, гаргаад өгөх хүмүүстэй та өөрөө учрна. Таны хувь тохиолдолд тийм зүйл таарална гэсэн үг байхгүй. Яа тэгэхээр ерөөсөө хичээлээ ойлгонгууд нэг бол өөрөө тэр ойлгосон даруйд өөрөө ингээд задраад сарничдаг.
эерэг хэлбэр рүү орчдог сүрэг эрчим энергиуд байдаг бол зарим нь заавал гадны эрчим энергийн нөлөө хэрэгтэй тийм блокуд байдаг. Энэ дээр хүн өөрөө бясалгаж суугаад бясалгалын техникээ олоод авсан өөрөө нөө дадал туршлага хийсээр агаад тодорхой хэмжээний мэдрэмжээс сэргээцсэн тийм ээ хүмүүс бол өөрөө гаргаж чинь өөрөө гаргаж чадахгүй цаг хугацаа хэрэг алдах гэдэг байвал зүгээр л хичээлээ сурцсан бол одоо надад энийг минь засаад өгөх хүнтэй таарал зөв хүнтэй чиглүүлээд өгөх зөв хүнтэй таарлуулаач эсвэл энийг ингээд учрын зангилааг нь тайлаад бүрэн дүрэн засаад өгөх одоо сайн хүнтэй сайн засалж хүнтэй тааруулж өгөөч гэж одоо манифест хийдэг ч юм уу тэгэх юм бол угаасаа л таны хувь тавиланд эргээр өөрчлөлт орно. Та хичээлээ сурсан бол таны хувь тавиланд эерэг өөрчлөлт орж ирж гин гэсэн үг. За тэр эерэг өөрчлөлт орох замыг чинь эерэг өөрчлөлт орсон тэр энерги чинь хөдөлгөөнөөр юу орж ирдэг вэ гэхээр тантай зөв хүмүүс таарна. Таныг засаад өгч зөв хүнтэй таарлалт нь ямар нэгэн одоо мөнгө харсан худлаа засалчид гэсэн үг биш аахгүй. Наадсахын зөв энгийн жишгээр ярихад эсвэл таныг зөв чиглүүлээд өгчих хүнтэй тааралдаг ч юм уу, зөв хүнийг заагаад өгчдөг ч юм уу. Иймэрхүү ингээд уялдаа холбоо харилцаа явагддаг. Тэгэхээр энэ орчлон дээр яг тэрэнд нь тохирсон сүнслэг засалч одоо нөгөө төрөлхийн энергийн засалч төрөлхийн одоо тэр ёстой нэрэ бидний нөгөө ичид гэж бодоод идэг шиг тийм өндөр түвшний одоо сүнслэг ажилтай хүмүүс байж идэг байхгүй бэлэн байж идэг. Тэгээд тэр хүмүүстэй дандаа өвчлэн дандаа зөв хүмүүс нь очиж холбогддог. Одоо жишээлбэл яг л нөгөө сүнсний угаасаа л нөгөө их үүсвэрээсээ тийм ээ мөн чанар нь тэр засал хийх хүмүүс туслах тэр заслын үйлдэл учир зангилаагийн тэр энергийн блок гаргах үйлдэл үнэхээр зөв сүнстэй хүн байх ихэд тэр хүнтэй миний ингээд туршлагаас харж байгаа дандаа яг цаг нь болчихсон тийм ээ бүр ингээд учраа ойлгочихсон сүнслэгийнхаа замд орчихсон зөв сэтгэл зүрхтэй хүмүүс таарч заслаа ингээд хийлэгдэх байхгүй. Түүнээс ч тэд нар чинь ингээд байнга реклам цацаал те ямар ч чамаагүй хүмүүс хүрээдрээ бүгдээ ингээд засаад өгөн тэдэнд өргө хахад засаад өгөн ингээд сууж идэггүй байхгүй юу Ер нь бол мөрөөрөө амьдарч идэг. Яагаад гэвэл хувь тавилан дандаа зөв хүмүүсийн хооронд нь тэр зар сурчлагаатай сурчлагаагүй тийм ээ холбогдсон байдаг байхгүй юу? Ерөөсөө энэ хин хинтэй учрах уу? Хин хинтэй учирч бие биендээ тус нэмэр болох уу тийм ээ? Бие биендээ туслах уу? Одоо засалж хүн байлаа гэж чи энэ насандаа ямар хүмүүстэй уулзаж заслыг хийж өгөх вэ гэдэг чинь тэр хувь тавиланд нь байдаг. Хувь тавилангаа дагаа явж итл угаасаа хүсээгүй зар тавьсан тавиагүй реклам зар сурчлагаагаар бөмбөгдөөгүй учрах ёстой хүмүүстэйгээ уулзаад засах ёстой хүмүүсээ засаал ингээл бүх юм цаанаас энергийн холбоогоор явуулт тэр чинь хамгийн зөв байхгүй. Тэгэхгүй ямар ч одоо бид нэр тархиад даахаар дандаа энергийн холбооноос зүүрч үйл хийдэг. Хүн тархиад дагаад яарад үйлдэл хийдэг. Ингэчүүл болох юм нөө тэгчүүл болох юм. Тэгвэл газ очоод энийг нэг чи тэрийн тэгчигээд альва ямар ч үүлэн дээр дотоод зөнгөө сонсохгүй, дотоод мэдрэмжээ сонсохгүй тийм ээ. Ядаж энэ хийх байгаа үйлдэл дээр тунгаалтай бясалгал хийхгүй зөвхөн хин нэгний амаарч болоод ч юм уу сэтгэл хөдлөлтөд автаас ч юм уу эсвэл нөгөө тархиараа сэтгэл ингээл гаргасан шийдвэр тэр энергийн уялдаа цангилааны дагуу биш зүйл байх юм бол энд энергийн гажуудал үсээд өөрт нь ерөөсөө үлдцтэй юм болдоггүй. Буруу хүнтэйгээ таардаг эсвэл тэр хийсэн ажил надад бүтлгүүтдэг ч юм уу улам эсрэгээр өөр дээрээ нэрмэс болдог ч юм уу дандаа л иймэрхүү болдог. Тэгэхээр бид нар өөрсдөө нэг талдаа бид нар өөрсдөө сонголт гаргадаг, шийдвэр гаргадаг тийм ээ. Бид нар сонголт гаргаад шийдвэр гаргаад явхад бидний энергийн орон талбар дээр шинээр алтан утас ирж суугдчихэдэг. За алтан утас гэдгийг шууд утгаар нь битгий ойлгороо энэ зүгээр миний одоо ойлголтод орж ирсэн зүйл байхгүй юу? Утас ингээд зангилаа байдаг тийм ээ. Ингээд сүлжицэн орооцолцсон зангилаанууд бидний энергийн онгийн орон талбарт байна гэж та нар мэдээ байна төсөөлөд үз. Тэгэх юм бол би нэг сонголт гаргалаа, шийдвэр гаргалаа. Тэгтэл тэнд нэг дахиад нэг зангилааны утас бий болж байгаа байхгүй. Миний тэр гаргасан сонголт шийдвэрээс болоод. Тэр зангилааны утас чинь өөрөө бидний нөгөө даалт ертөнцид буюу нүдэнд харагдаж гарт баригдахгүй ертөнцид бүх ингээд учир холбоо учраа тохироо бүрдээ чи ингэж явж идэг нэгсэнд. Яагаад би нээж автер төрсөн? Яагаад би дэлхий дээр ингэж байгаа юм тий? Яагаад би ийм гэр бүл төссөн? Яагаад би ихээс тэдүүлийн? Яагаад би ийм мэрэгчлийг сонгоод ингэ явж байгаа? Яагаад би ийм хүнтэй хань ижил болсон? Яагаад энэ хүүхдийн сүнс миний хүүхд болоод төрсөн? Энэ болгон чинь та бүгдийн энергийн орон зайтах сүлдсэн утсан дээр зангилаанууд байсан учраас тэрүүгээр явдаг байхгүй юу?
Тэгэхээр нэг талдаа сонголт шийдвэрийг бид нэр өөрсдөө гаргадаг байх нь нөгөө талдаа тэрнтэй чинь уялдаатай орчлон ертөнцийн нөгөө нэг хуучнаар ярихдаа төөрөг заяа тавилна. Төөрөг заяа тавилангийн эрчлээсүүд бидний энергийн орон талбар дээр үүсч идэг. Тэгээд нөгөө талдаа бидний гаргасан сонголт шийдвэрийн дагуу бас нөлөөлж идэг. Тэгэхээр энэ хоёр зүйл хоорондоо салшгүй холбоотой байх нь нэг зоосны хоёр тал гэсэн үг байхгүй юу? Нэг зоосны хоёр тал нөгөө талд нь бид нар сонголт шийдвэрийг гаргаж идэг. Тэрнтэй уялдаа холбоотойгоор нөгөө талд заяа төөрөг хувь тавилангийн зангилаа эрчлээс үүсч идэг. Хувь тавилангийн зангилаа эрчлээс дээр хинтээ тааралдах, хинтээ уулзалтах, юун дээр сургамж авах, юун дээр алдаа гарах, юун дээр зоох мох гэд бүх юун дээр сургамж авах, сургалт авах гэл зөндөл юм байдаг. За тэгэхээр энэ бүхний үүсэл өөрийгөө тэр засах, энерги орон талбараа цэвэрлэх бүхний үүсэл нь сайн сайхны бүх юмны үүсэл юу вэ гэхээр сүнснийхаа сургалтыг ав. Та өөрөө сүнснийхаа сургалтыг сонгож төрдөг. За сонгож төрдгөө маа гэхэд таны хувь тавилант чинь тэр чин орцсон явж идэг. Эхийн хөвлөд орох мөчөөс эхлээд тэр сонголт шийдрээс эхлээд хувь заяа ерөнхийдөө бүрдэж эхэлдэг. Нөгөө энергийн утас ангиллаанууд нэг нэгээр нэмэгдэж эхэлдэг. Энэ таны сүнсний сурах ёстой хичээлүүд байна. Сүнснийхаа сурах ёстой хичээлүүдийг сурчих юм бол магадгүй та өөрийгөө энергийг засна гэдэгтээ тийм ч итгэлгүй эсвэл цаг хугацаа алдахаар санагдчихвэл хин нэгэн хүнтэй таарч засал хийлгэж болно. Гэхдээ тэрнээс өмнө заавал сүнснийхаа сургалтыг ав. Хэрвээ сүнснийхаа сургалтыг аваагүй байвал тэр засал төр зүрийн намдаах зүйл болж болно. Эсвэл дараагийн амьдралд чинь шилжүүлчих болно тийм ээ. Ингээд ямар нэгэн байдлаар хаа нэг тийшээ шилжигдээд яваад байна. Нэг газар бөөгнүүлээд байна гэсэн сүнсний чинь авах ёстой тэр сургалт кармаг чинь нэг тал бөөгнүүлээд ингээд бөөгнүүлэл явах юм бол тесрэнэ. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйд өөр хүүхдийнхээ ирээдүйд тэр нэг зангиралцсан таны нүү сураагүй хичээлүүдийг аргалаад үлдсэн тэр сүрэг эрчим энергийн зангирал ирээдүйд улам том болж бити гарч ирээсэй гэж хүсчихвэл яг энэ цаг мөчтөө сүнснийхаа сурах ёстой хичээлийг сураа гэж аахгүй. Энэ дээр дотгошоо ороо. Өөртөө цаг гаргаа. Тунгааж бяцлах тэр цаг гарга. Ухаж бодох тэр цаг гарга. Бүр тархитлооч өвдөд тах бол тэмдэр цаас гаргаа бич. Самбар гаргаа хөтлөлтөө тийм ээ. Бүх юм ихнээс нь бичлээ. Надад ингэсэн тэдэн онд ийм тохиолдсон. Тэгэхэд ийм үйл явдал болжээ. Тэгсэн чинь тэр тийм юм болжээ. Тэгээ явж байгаа тэнд нэг тийм болсон нь энэ хоёр хоорондоо учиртай холбоотой байсан юм шиг байна. Яагаад гэвэл энд ийм юм болоод тэдэн он тийм юм болсон нь хоорондоо надад учир холбоотой санагдчихээн. Тэгвэл энэ хоёр зангилаатай байх нь. Ингээд тархи ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тархи ажиллах тусам эн чинь ухамсарлуу ороод оройн хүрт чинь ажиллаж байна. Тархи ажиллаж байна гэдэг чинь оройн хүрт ажиллаж байна. Оройн хүрт сайн ажиллаж байвал оройн хүрт блокноос гарна, түгжээнээс гарна, ухамсар чинь нэмэгдэж гэсэн үг байхгүй. Энэ бидний сүнсний өсөх ерөөсөө хорвогийн зам юм байнамаа. За, ингээд явж итл угаасаа зангилаанууд ингээд тайлагдаад учир зангилаануудаа гаргаа явж итл угаасаа бид нар юм гинт огцом ухаардаг. Өө би чи энэ дэр ингэсэн биз дээ. Тэрэн дээр тэгсэн биз дээ. Өө энэ дэр чи ингээд ингэсэн биз дээ. Би тэгснээрээ алдаа гаргасан биз дээ гэд бүх ухаарлууд орж ирнэ. Ухаарл орж ирэхэд таны энергийн орон талбарт байсан зарим сүрэг эрчим энергиуд задарна, эерэг энерги рүү хурна. Зарим сүрэг эрчим энергиудыг чинь зангилааг нь тайлах хин нэгэнтэй учрна гэсэн үг байхгүй. Яг тэр мөчөөс эхлээд тэр сүрэг эрчимний чинь сулрал нь тавигдах нэг шин ирээдүйн урсгал замнал шинэ амьдралын хувилбар гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр ийм энгийн байх нь тийм ээ. Одоо энэс илүү яаж бүр л ойлголтол тодорхой ярихыг би мэдэхгүй байна. Би хамгийн одоо ойлгомжтойгоор ярьсан гэж бодож байна. За тэгэхээр ерөөсөө өөртөө засал хий. Та нар өөртөө засалч гэдэг нь ийм утгатай шүү. Түүнээсж би та нарыг бүгдээрээ энергийн засалж болоотгоо. Бүгдээрээ нэг домж болоотох эсвэл бүгдээрээ нэг шившлэг хийдэг тарин маань уншдаг болцгоо. Тэгээ өөрийгөө ингээ сайхан бяцлах чаад эсвэл маань тарин уншиж чаад зас гэж хэлээг байхгүй юу. Тэгтээ тэргүй яг энэ талаар ч мэрэгссэн тусгай өөгдөлтөө сүнснүүд энэ орчлын ертөнцийн төр байдаг. Тэд тааралдах зөв хүмүүстэйгээ тааралддаг. Зөв хүнтэйгээ тааралдаж зөв хүн дээрээ л очиж засал хийлгүүл тэр
та сурах хичээлээ сүнснийхээ хичээлээ сургалтаа авсан байна гэсэн үг. Хэрвээ дандаа буруу хүмүүстэйгээ тааралтуулаад хин нэгэнд мөнгө өгч холигтуулаад байвал та сүнснийхээ хичээлийг сураагүй байна гэсэн үг аахгүй нэг талтаа. За тэгээ зөндөө ингээд энийг ингээд уялдаа холбоо зангилаад цааш нь дэлгэрүүлж ярих юм бол зөндөө юмнууд байдаг. Энийг би дараагийнхаа видеонд ингээд баг багаар задлж ярина гэж бодож байгаа. За тэгээд нэг хүний жишээн дээр зөв энгийн жишээ ярьж өгье л дөө. Бичлэгнийхаа төгсгөлд. Тэр юу вэ гэхээр эмэгтэй хүний одоо сав гэдэг маш чухал эрхтэн тийм ээ. За тэгсэн чинь эмэгтэй хүний тэр савны өвчлөлт юунаас болсон бэ гэд нэг эмэгтэй кейсэн дээр ярихад тэр бол нэгдүгээрт эцэг талаас одоо тамдсан удмын карма байсан. Эцэг талынх нь тийм ээ хин нэг нь эмэгтэй хүмүүсийг гомдоож исэн, эмэгтэй хүний хүсийг ашиглаж исэн. Магадгүй эмэгтэй хүнд үзэн ядагдах муухай үйлдэл хийж исэн. Хүчин ч юм уу, эсвэл эмэгтэй хүнийг гомдоох ч юм уу, ар худар одоо артур уртун тавих ч юм уу, одоо тийм нэг тиймэрхүү юм болсон гэсэн үг. Тэгээ тэр эмэгтэй хүмүүсээс гарсан зүхэл гомдол нь хараал болоод энергийнх нь орон талбарт шин зангилаа үүсгэжээ. За тэр нь ингээд өөрөө тэр зангилаас нь гаргаж чадахгүй болохоор тэр зангилаас чинь задрах ёстой учраас тэр махан биенээс гараад тэр зангилаас байхгүй болно гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн тэр энергийн орон талбарт үүссэн зангилаа үүснэ л бол тэр хизээ нэгэн цаг тэр зангилаа тайлгдах ёстой байхгүй юу? Зүгээр ингээд хүн үхгээл бол тэр зангилаа ингээд пак гэж тайлгдчихна гэж байхгүй. Тэгэхээр өөр удам руу шилжиж जैन тийм ээ. Өөр удам руу шилжиж тэр энергийн зангилаас чинь тайлгдах ёстой болчиход байгаа байхгүй энергийн хуулаараа. За тэгээд эцэг талаас ингээд карма ороод ирсэн. Тэр эмгтээчүүдээ асуу. За тэгээд эцэг талынхаа кармаг ингээд тайлсан чинь тэр бүр хоёр хүрдэн дээр нөлөөлчлөө. Нэг л хүрдэн дээр нэг карма байна гэж байхгүй. Нэг карма 2 3 хүрдэн дээр нөлөөлсөн байх боломжтой. Зүрхэн үрд өржихүүн үрдэн дээр карма нөлөөлсөн байна гэж бодъё л. Тэгээд зүрхэн үрднийхаа карма гаргасан чинь тэр өржихүүн үрдэн дээр нь байгаа гэдгийг мэдээгүй. Ахаад тэр өржихүүн эрэхтэн зүгээр болохгүй болохоор ахаад үтсэн чи ахаад эцэг талын карма байсан. Нөөд чинь ингээд 2 хүрдэн дээр болохтой байжээ гэдгийг ойлголоо. За тэгээд эцэг талын кармагаа өөр ингээд тий бяцлахж байгаа тэр гомдоосон хүмүүсээс нь уушлалт гуйгаад яг өөр энийгээ энергийн түвшинд олж мэдээд ингээд засчлаа. Эсвэл хин нэг нь хилж өгөөд хин нэгэнтэй хамтраад засчлаа гэж бодъё. За тэгээд ойлгомжтой өөрийн хийсэн хэрэг биш учраас тэрийг ойлгочлаа тийм ээ ухамсарлчлаа. За тэгээд дахиад өрчмөн хүртэнд асуудалтай хэвээрээ байгаад байсан. Тэгсэн чинь тэнд өөрийнх нь хийсэн дахиад нэг карма ороод ирсэн. Тэр нь юу вэ гэхээр баг бахта амтантай зүв бусаар харьцсан. За лусын хорлол өрчмөн хүртэн дээр буугаад ирчлээ гэж бодъё. Тэрийг мэдхгүй. Тэр чинь одоо нэг өвчин дээр өчнөө олон юм давхарлах боломжтой гэдгийг би та нарт яриад байгаа байхгүй. Тэгэхээр бага насндаа хийсэн буруу үйлдэлээс болоод айцсан тийм ээ. Айцсан тэр өөрийгөө буруутгах байдал нь тэр амьтантай зүв бусаар харьцаад тийм ээ. Тэр лусын нэг талаас лусын сүрэгчим энерги байсан. За лусын сүрэгчим энерги ороогүй ч гэсэндээ тэр сүнс нь тэр мэдхгүйдээ хийсэн бусрамг үзлээсээ болоод өөрийгөө ингээд шийтгсэн байж болно. Өөртөө дургуун хүрээд айсандаа болоо тэр айцаа өрчхүүртэн дээр авцсан байж болно. Тэгээ өвчний асуудал эхэлж байгаа. За тэрийг гаргачлаа гэж бодъё. За тэгээ байдлаараа дээрдэж чинь хүчин илаарчлах шинжинд орж чинь. Гэтэл ахаад тэрэн дээр юм байна. Тэр нь болохоор одоо буруу хүнтэйгээ хандсан, буруу хүнтэйгээ бэлгийн харьцаанд орсон ч юм уу ингээд сүрэгч юм нэрээ дахиад өөртөө авцсан байдаг ч юм уу. Ингээл ерөөсөө нэг өвчин дээр, нэг хүрдэн дээр асуудал гарлаа, блок гарлаа гэхэд тэнд олон юм зэрэг нөлөөсөн байж болно. Тэгэхэд л утаснууд нөгөө энергийн утаснууд 2 3-аар ирчлээсэд ингээд ороод ирчлээ гэж бодъё тийм ээ. За юм байж болно. Энэ бол яг та бүгд ойлгомжтой байх жишээ аахгүй. Тэгвэл хүн чинь зөвөр нэг хүн нэг талын ингээд хараал ийм карма байна. Эсвэл лусын байраа байна. Эсвэл ийм байна гэд харцдаг. Тэрийг засуулаад байдаг зүгээр болтгоо. Гэтэл дахиад цаана тайлагдаагүй зангилаасууд байсан л байгаа аахгүй тий. Эсвэл нэг карма чинь 2 3 хүрдэн дээр зэрэг нөлөөлсөн байдаг ч юм уу. Эсвэл нэг хүрдэн дээр 2 3 өөр төрлийн юм нийлэлсэн байдаг ч юм уу. Ингээд бодохоор энэ бүр маш нарийн бүр ингээд тархиараа хөөж олоод явхад хүртэл барагддаггүй олон тэр энергийн зангилаа утаснууд ингээд бидний энергийн орон талбарт байна. Тэгээд тэр нь зарим нь эргээр нөлөөлнө, зарим нь сүргөөр нөлөөлнө, зарим нь сэтгэл зүйд, оюун бодолд нөлөөлнө, зарим нь бие махбодод нөлөөлнө. Зарим нь тэгээ хувийн амьдралд нөлөөлдөг ч юм ингээд бүгд өөр ингэсэн нөлөөтэй
амьтай эрчлээсийн учир холбоо жандсангууд байна гэж. За тэгэхээр энэ болгоныхоо уялдааг тайлах нь бол өөрийн болон бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр хийж болдог зүйл. Хүн хэлж өгөхөд тэр дорн сэтгээд олоод зангилаасаа гаргацдаг хүн байна. Хэлж өгөөд хахад тэрнийх учир зангалыг нь олохгүй, итгэхгүй, ойлгохгүй ингээд дамжруулаад ч яваад идэх хүн байна. Энэ болохоор тухайн сүнсний туршлага тууллаасаа болоод тухайн сүнсний өөрийгөө хэр ухамсараа хөгжүүлснээс нь болоод болдог зүйл л дээ. Тэгээд нэг хүн дээр л ийм олон зангилаа, нэг хүрдэн дээр л ийм олон зангилаа байгаа юм чин тэр бүлэг хүмүүсийн хоорондын харилцаа, нэг гэр бүлийн хоорондын харилцаа бол асар их эрг, сүрэг, карма, учир, жандсан асар нэг зангилаан дээр л олон талын тайлбар гарах тийм уяа хүлээсэд байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар нэг ч зангилааг нь тайлаагүй явж ин гэхээр энэ бол асар их цаг хугацаа алдаж байгаа зүйл байхгүй. Ядаж хүмүүсийнхэг болий те улс их орныхыг болий нэг удам судрын зангилааг олж үнтэй болий гэхэд өөрийнхөө авраад буюу өөрийнхөө энергийн орон талбарт байгаа тэр утас зангилаануудаа тайлаад явах нь бидний хувьд энэ цаг үед хамгийн шаардлагатай байгаа ухамсар хөгжих, ухамсарын хөгжихийн нөгөө олон карманы зангилаануудаа тайлж эдгэх шаардлагатай шахацсан тулцсан цаг хугацаа байхгүй. Цаг хугацаа сүүлийн үед маш хурдан өнгөрч байгаа. Бид нар мэдж байгаа тийм ээ энергийн татамж өсөж байгаа хэрээр цаг хугацааны хурдан ихсэж байгаа. Гэтэ яг дэлхийд дээр зөвхөн цаг хугацаа гэж байдаг. Бусад газар бол цаг хугацааны ойлголт өөрөөр явагддаг. Тэгвэл бидний мэдрэгдэж байгаа байдал цаг хугацаа маш хурдан болж байгаа тийм ээ. Эн чинь өөрөө энергийн татамж өсөж байгаа. Хэлбэр цаг хугацаа өөрчлөгдөж байна. Эн чинь юу гэж байна? Яагаад хурдан мэд санагдаад байна гэдэг чинь цаагаараа өмнөх цаг хугацаанд бий болсон сөрөг карма тайлагдаагүй энергийн зангилаануудаа тайлаа, кармануудаа дуусгаа гэсэн үе. Бид нэр кармануудаа дуусгачих угаасаа дараагийн ухамсарын төвшин шилжих учраас энэ шахалтаар явж байгаа. За олон юм зэрэгцээс шахаад ороод ирэхээр хүмүүс ингээд хэцүү байдалд огцом орж байгаа. Хэр их удмын карматай, хэр их өөрийн сүнсний карматай төдий чиний хүмүүс шахалтанд орж байгаа. Бөөнд нь авдирч байхгүй. Яг нэг магадгүй нэг төрөл авалтанда 2 зангилаа, 3 зангилаа гаргах хэрэгтэй. Тэгж явдаг байсан бол энэ цаг үед энэ төрөл дээр эсвэл дараа төрөл дээр бүх тэр карманыхаа зангилаа гаргах ёстой үе болчиход байгаа байхгүй юу? За үүнээс болоод бас ингээд сэтгэл санааны тогтворгүй байдал, замбраагүйтэл одоо хүмүүсийн амьдралд янз янзын юм болоод байна л та. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ гялалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.